Уг нь ажил хийдэг байхдаа ингээл өглөөний 4 5 гэл сэрдэг байсан юм да. Тэгсэн чи одоо ингээд 8 цагийн явахт сэрч чадахгүй сэрүүлгээ унтраж ангидч одоо юу гэсэ хэлвэ? За ямарч босё. Үсэж ийн манайхаа. Босч. Унтчих хооронд ямарч газ босоод юм хам идэх хэрэгтэй. Тэгж амжуулах хэрэгтэй. Энийг ин тавьчихчих. За влог гэдэг чи одоо ерөөсөл байнгын бичгийг хилээд байгаа юм шүү те. Одоо тий яасан хэцүү юм бэ юм ч та. Өөр хэцүү юм бэ. Хин нэг юм бичээ вэж явахгүй л юм чи өөрийгөө байнга бичнийг үл жоохон цаг их орох юм шүү. Хаа би ингэ жин зөхөд амар болсон байгаад тэгээд би багаар бом тавилсан чи бүр ийм их чанга гарсан. Энэ бол одоо манай өмнө говьт байдаг ийм өвчин байдаг байгаа. Өвчин гинэ. Юу лээ? Манд зөвхөн өмнө говьчуд л мэднэ. За манай цонхоор яаж харагдаж байгааг таад харуулъя. Срам. Гоё харагдаж байгаад өглөө ирнэл жоохон ийшээ харж би жоохон гүлийдэг байхгүй юу? Тэгээ одоо яас хэцүү юм бэ? Та хэдтэй хамт гүлэх хэвээр юм ааш. Тийм тэгээд битээ гэртээ нэг юм юу хийлгсэн юм. Ялаа шумуулаас хамгаасан юм тор хийлгсэн. Айгу амар ингээд яна хөксөричгүй. Йоо агаар бүр ярьж шít. Цараа. За унтлагын өрөөний цонхоор маань ингэж харагдаж байна. Манай аймгийнхан бол айгу тайван байгаа юм. Гээл зам дээрээ. За хэний очих вэ? За тэдний очиж цай уучаа, тэдний очиж тоглоо. За ингээд гэл амар олон ажил хэлэлцээ явж байгаа ч бид нар ч өөр. За манайх ажилд орно. Црам. За би ер нь бол гихэнхтэй гэртээ шалдан байдаг. Гэтэ яг та хэд зориулаад өнөөдөр өөрийгөө хувцлах гэж байна. Яа. Гоё өглөө эхэлж байна. Йогтой явж чадаагүй ч гэсэндээ гоё влог хийж эхлүүлсэн гоё өглөө өнөөдөр эхэлж байна. Өнөөдөр бол 2026 оны 6 сарын 26 юм байна. 2026 оны 6 сарын 26. Юу баха 26 давхцсан өдөр вэ? Nice. Зөв өдрөөл влог эхэлж байгаа юм байна. За энүүгээр юм хамнуудаа янзлие. За гэр бүл бүр амар байгаа. Ягаад тэгэхээр ойрд бүр амар завгүй. Тэгээ гэрээч янзлж амжаагүй. За хай. За ямар их юм ярьд юм бэ? За унтлахын өрнөөсөө гараад шууд явж сайхан ус ууй. За манай гэрээг зүгээр л өршөөгөөрэй. За энэ тавьчих. За чи намайг зүгээр бичээд өгөх хүн байж болдгүй юм бахта ямар хэцүү юм бэ? Энд ингээ халуун ус байна. Ингээд хөрсөн манай хүн ус буслагсан байна өглөө. Тэгсэн чинь ингээд надад юу байдгүй хөтөм бүлээ ус байдгүй. Юу гэнэ үү? Гэртээ памперс хийж байгаа юм уу анаа гинөө юу солиороод байгаа юм бэ? Би юу гэж памперс хийж байд юм бэ? Гэ өчтөр нөгөө Кингру мамигийн памперсыг хэрэглэдэг байхгүй бит хоёр. Тэгээ яг 5 сар хүрж байгаа болохоор нөгөө хүмүүс нөгөө памперсаар нь яг нөгөө хэдэн сар хүрж байгаагийн тоог нь хийгээл тэгээл ингээл хажууд нь зураг мургийн дараалал хийдэж штэ. Тэгээ тэр үеэр нь би зөвхөн бичлэг хийгээд тавьчаа. Тэгээд зураг мургийн дарчаа тэгээд тэгсэн байхгүй юу. За миний юу ингээд гэртээ памперсны реклам тоглолоо гэдгсэн чинь бит хоёрыг памперс гаргаж байгааг бодсон юм бах та. Гэтэ памперс яаж гаргад юм бол гэхгүй юу. За амшин жоохон халавтар юм бүлээ ус жоохон уучи. Нахаа влогдор заавал хурдан ярих хэвээр юу? Зүгээр л ингээл амьдрал дээр ярьдаг шиг ярина үстэй. За яасан ч яах вэ? Та ядахгүй зөвлөгөө өгөөрэй зөө. Манай өнөр өглөө юу явс? Амар гоё юм дэвс. Манай он гоё эдит өнгө тавих одоо ингээд амар гоё юм сурж өөрийгөө хөгжүүлэхээр өглөө 9 цагт явсан. Харин би арчаагүй өөртөө алалцч чадаагүй.
10 цагт гэртээ усуугаа сууж байна. Тэ зүгээр өөрийгөө битгий гол тий. За одоо юунаас нэхлэх вэ? Шууд гар нүрээс ахаа угаая. За влог хийдэг хүмүүсээ жоохон шүтчихлээ шүү. Яа за манайх яг энэ бүрэн тогчоогүй байгаа шүү манайхаа. Ер нь бол одоо ингээд хамтдаа тогчуулан заяа. Ойлгосноо? Гэрээ өнөөдөр зүгээр л аим гоё янзлаа. За ус боох нэг юм хэрэгтэй байх юм надаа. Авчаараа аваадриа. За үсээ богоо тийм ямар ч гэсэн энэ уцончгоод юм амар би. Үсээ гэрээ орноо янзлахын тулд үсээ сайхан дээш шуугаад боох хэрэгтэй. Өмнөр хойгоор өрөвлцөд байхааргүй болгоод тэгээд гэрээ янзлах юм бол маш гоё байдаг байгаа. За ингээд сайхан хавччихъя. Oh my god. За утас унсан ч гэсэндээ аюулгүй байлаа. За тэгээд сая уцаа унагчаад буцаагаад авчаад юу ачлаа. Сайхан бицчлаа. Тэрийг ч та нарт харуулах нааши. За гараа сайхан эхлээ сэгсэд л угаана. Гар нүрээ угаахаас өмнө ер нь гараа сайхан эхлээ сайхан угаана. Яа, ерөөсөө өвшигээл ах юм аа. Ерөөсөө төрөө жирэмсэн болоод гэртээ байгаад ерөөсөө аюу тийм мунтахаа болчихжээ. Чи ямар нойронд нэг тийм сонирн биш хүүхэн байсан шүү дээ. Юу болчихвоо? Ийм сойз хэрэгэлдэж нэрээ. Тэгсэн чи би сойзны талаар нэг инээтэй ярьж хөө. Би ингээд энэгээр ингээд угаачаасан ахгүй юу? Тэгсэн чи манайд тэгнэ. Яа, ямар залахгүй юм бэ гэдэг. Намайг залхуурсандаа л ийм сойз хэрэглээд байна гэж бодоод байгаа юм шиг байгаа. Одоо бүр өөрөө ч үдээ угааж чадхаа байц юм уу гэсэд манай баг дөө. Яг үндэ эн чинь миний дөө залхуурсандаа биш. Зүгээр энгийн сойзноос илүү сайн угаадаг юм байхгүй юу? Мэдгүй хүмүүсэл мэдчихав. За тэгээ ийм хэрэгэлдэг юм. Энэ бол амуин ёо. Маш гоё цайруулдаг. Тэгээд элдв үнэр амтгүй нэг тийм оога. Хөөе, юу одоо яах ингэж шүтээ угааж доос бүчих юм бах та. Та нар тэгээ үзээ байж юм уу? Яа, би ер нь улааг хийж чадахгүй юм шүү. Яхан тэнэгэн дээрш ах шиг байна. Тэнэгэрнэ. Яах юм бэ? Юм хийх ёстой юм уу? Бичлэгээ жогшоох ёстой юм уу? Явуулах ёстой юм уу? Яах юм бэ? Зэсэн хилний өнгөр усгаж байгаа. Айгуу сайн. Энэ юм өглөө угаадаг юм зөөлөн хөөс ахгүй юу? Энэгээр би ингээ угаачтай. Өглөө. Орой л нөгөө өөрөө яг хэргэлдэг комныхоо юг хөөсөөр нугаачдаг юм. Йоо, сайхан боллоо. Гоё юм бэ. Би амьд байна. Сайхан усаар гар нүрээ гоож байна. Тэгэл бүх юм окей. Тэгээ ер нь гар нүрээ альчуур баг хэргэлдэг өө. Ийм альчуураар арчичдаг гар нүрээ. Ингээд. Манай нэг ихт шударч арчих юм бол амар өвчлээд нь хөгшрөн гээл. Тэгээ айгаад одоо дандаа дарж арчдаг шүү дээ. За тэгэд энийгээ зүгээр ингээд арчаад хаяхгүй манайхаа. Одоо ингээд энэ толимол руу өсөрсөн ус мус. За тэгэл энийгээр юу руу угаалтуур ингээл доошлол хогийн сав мав. За тэгээ шалмал юугаа ингээл арчаал ингээл хамгийн сүлд хайдэн шүү дээ. За ариун цэвэр сахигдсан. Яа тэр манай шалдан хуу унтчихлээ тэнд. Хөөл даах юм ээ. За манайхаа одоо гэр маань бүр үнэхээр ундуу сундуу байгаа. Тэгээ бүх юм янзлаа манайхаа.
Яанаас тэ яг гэрээ анзлах чийсэн чинь ямар балан юм болсон юм бэ? Над руу нэг ихч бичиж гин. Нэг сүх очир гэнүү нэг фэйсбુક явуулснаа. Та хоёр ингээд мөнгө зээлээр гаргадаг болцсон юм уу? Энэ танаа нөхрийн фэйсбુક мөн үгнэ. Тэгэхээр нь биш штэ юу яасан ийсэн гэд тэгсэн чинь ингээд би ингээд гэртээ хүүхдээ хард юм аа. Тэгээ ингээд хідэн төгрөг өгвөл тэдэн төгрөгийн зээл өгөн. Тэгээ тэр зээлээ сар сард нь төлөө явж болно гэсэн юм бэ. Тэгсэн чинь надад ингээ мөнгө хэрэгтэй байгаа. Тэгээ зээл хийгээ. Тэгээд мөнгө өгөөд луурдуулчих. Над руу бичиж чинь. Йоо, гэртээ хүүхдээ хардаг. Тэгэл мөнгө төгрөг хэрэг болонгууд яас муухай юм бэ ингээд луур муур хийгээ та нар ямар муухай. Тэгээ би энэ ихчийг сэтгэл өвдөд энэ ихчийг жоохон загинчлаа. Та ч одоо сошиал мошлоо мэдэж ухаач, ойлгож ухаач. Хизээ бит хоёр наад сүх очир гэсэн хаягнаас чинь зураг бичлэгээ хийгээд тэгдэг байсан. Наадхаа таны л буруу штэ гэж загнаачлаа. Шил балаа юм бэ. Тим юмд манайхаа битгий итгэхээр би одоо энэ тэр яг луур хийсэн тэр фэйсбુક хаяг тэр чат мат юмнуудын энэ дээр ингээд оруулчих заяа. Шил балаа юм бэ. За стрессч болохгүй жоох усуугаад. Гэр энзлэх хамаг сэрэл унтраагаа хийж байгаа юм. Төрөний халуун ус чонгой хөрцөн байна. Йоо. За ямар ч гэсэн энэ хавьда камера тавьж агаад одоо манай хүү яг энэ одоо том өрөөний яг энэ бодингийн урд ингээд томороо энэ юм хамаа дэвсэж байгаа. Тэгээд дээр нь ерөн жоохон таравалцдаг байхгүй юу? Тэгээ одоо улдчихын ямар ч зэн энэ хаваар нь галс янзлаад юу аат. Сайхан шүүрдээд шалаа голитлэн зүлхийт хий зам байгаа. Шал балаа юм а тэр луур хийсэн мө гөлисэн мө гөлөг өстэй нэр яаж чадж гинэ. Яна хичээг тэгэл бичгээр нь л өстэй. Би өстэй та хоёрын зурагтай фэйсбુકт луурдуулсан юм чи энэ мөнгөний та хоёр өгөх вэ гэж айлаа штэ. Шал балаа юм гэх. Гэтэ манайхаа угаасаа ер нь хэрвээ иймэрхүү юмд луурдуулж ивэл та нарын буруу заяа. Яагаад гэвэл тэр луурдуулсан хүнийх нь буруу. Яагаад гэхлээр улаан цайм жоохон фэйсбુક, сошиал, инстаграм одоо юу эдийн сошиал юмнуудаа жоохон мэдэж ойлгож ухмаар байгаа байхгүй юу? Тэгэл эн чинь худлаа мэдээллүүд амар их байгаа штэ. Тэгж яах чи бүр тэрэнд итгээл тийм үү гэл. Эсвэл хин нэгэн тэгсэн ингэнийг ингүүд наад чинь тэгдэг гэсэн. Наад чи тэгээ битсэн байлээ тийм гэсэн гэд итгээд ийм тэнэг болохоор чинь юу ааж байгаа заяа. Ийм сошиал ийм юунд өртөж байгаа. Ойлгосноо? Жохон наантай цаантай бай угаасаа. Тэгэхгүй л яг үндэ тэгэхгүй болохоор л ийм луурдуулж байгаа ш та нар. Шал балаа энэ ярэ. Одоохондоо ингээд битээр ингээд хивс байхгүй. Яг ингээд юуныхаа зурагтныхаа яг энэ хэсэгтээ ингээд чигний гуц дэвссэн. Ингээд байж байгаа. Гэхдээ ер нь бол нэг хэсэгтээ бол ер нь жоохон амар байгаа л да. Яагаад тэгэхээр одоо ингээд зум байгаа. Тэгээ дээрэс нь хүүхдээ ингээ гоё яг гэрте байх хугацаанд нь яг энэ дээр нь ингээ дэвсгэрийн дэвсэл тэгэл дахиад нэг юм дэвсэл хүүхдээ ингээ шалдан таруулзуулцдаг байхгүй. Тэгээ сансан үедээ бол ингээд яг онож ингээ тосоод шээлгээд байдъя. Юугүй зарим нэг мартчих үед энэ дээрээ ингээ шээж байгаа байж байл амар байдаг байхгүй юу? Йоо. Ни яах лаа энэ штэ. Мартцсан үед ч их шиг хүүхдээ мартаад байгаарай тий. За яхах өглөө йогтой явж чадаагүй ч гэсэндээ гэр орноо сайхан янзлчи. Сэгсэтэл сайхан янзлчи. Тэгээд маргааш учир нь олдсон шүү дээ. Йоо нэр гэрээ арай л хайр найргүй. Юугаар солишгүй нандин хайрмэн гэд. Өчтөр тэр дууг зурган дээрээ тавьсан юм өдөржингөө л аяллаа гэж. За. Дахиад энэ камера тавьчих. Ёо. Үхлээ штэ, үхлээ.
Манайд юу асан? Лам ирсэн. Тэгээд за энийг түр авчтай юм билүү? Уг нь хүүгээ ингэ саатуулах гэж хийсэн юм л да. Гэтэ манай хүү энэ нь жоохон саатахгүй байх шиг байх юм. Түрээшээ тавьчих. За тэгээд сайн нөгөө нэг амар сайн өдөр байсан шүү дээ. Тэр сайн өдөр чинь бит хоёр гэртээ лам авчираад гал голомтоо салгуулад юу гал голомтоо салгуулад гинэ. Манай хүн гал голомтоо салгуулад надтай нийлүүлээд гэхгүй юу. Тэгээд айгүй их ажил амжуулсан. Энэ тэгээд лам ирээд ингээд 10 буудаа өргөөд тэгээд ер нь л тэр доор шүүрдэж ав гэсэлтэй. Тэгээд яагаад чи багасаа лам гэрт ирсний дараа 3 хоног гэрээ шүүрдэж болохгүй шүү гэдэг байсан юм да. Тэгээ одоо тэхээ болцсон байх юм. Яас сони. Тэгээд яг л урдных шигээ баг байдаг шигээл 3 хоног гэрээ шүүрдэхгүй юм байна гээл баярлал асуусан чи шүүрдэж болно гэдэг. Тэгэхээр нь тэгэл за би бол өөрийнхөө сүсгээр байдаггүй гэл шүүрдэхгүй 3 хончлоо. Йоо. Манай хөө сэрэггүй л байна. Ер нь манай хөө айгүй их унтд юм уу? Орой нэг 9:30-аас хойшоогоо унтах процессд ороод тэгэл өглөө ер нь бол 11 хүртэл унтдаг. Дунд нь ер нь мөө мэдгч сэрнэ. За одоо камерыг хаана тавих хэрэгтэй юм бэ ёо? Ямар хэцүү юм бэ? За энэ хав тавьчвал яаж вэ? Энэ хав тавьчвал зөвхөн ингэж л харагдах юм те. Яах вэ? Хаана тавих вэ? Ёо ч одоо камер тавих газараа хайсаар байтал юмаа чи чадахгүй, бичлэгээ чи чадахгүй өнгөрөх юм байна л да. Орой бимбаг ирсэн чинь өөнд намайг энтэд явангууд дагаа хөдөлж болохгүй бах та. Яасан хэцүү юм бэ? Орой бимбаг ирсэн чинь гэрээ чанцлаагүй влог хийн гэсэн влогоо чигээгүй байж байхгүй юу? Яах вэ нэг тийм ингээд тавьчдаг. Тэгээд ингээд намайг хаа явна бүр ингээд дагаал байж идэг. Тим юм байхгүй юу найзуудаа? Тим юм бүр яг алах гадах юм. Би ингээд юмаа хийгээл тэгэл ингээд камертайгаа ганцаараа яриад. За би тэгтээ ютуберуудыг ойлголоо амар их цаг хугацаа шаардлагд юм байна. Ер нь бол тэгдэм биш юм наха. Бичсэн юм уу те? Бичсэн мэн те? За цэцсэн. Гэхдээ ер нь бодсон чи шал тэнэг санагчлаа. Та хоёрын зураг байхаар итгэцэн чих шиг. Хаашаа би профайл дээр нэг ламын зураг тавьчвал Минжисор лам болчих гэх юм байна л да. Арай тэнэг үү? Гэхдээ эргэн тойрон чи тийм хүмүүс байл Facebook, Instagram юу гэдэг тэр сошиал хаягийг хаа хөөе. Ийм хүмүүс гай болно шүү. Өстой жинхэнэ гай болно шүү. Тэр бодсон шал тэнэг санагчлаа. Угаасаа лөөрдүүлж байгаа та нарын буруу заяа угаасаа. Сошиал дээр юу гарч ийн, яаж ийн, ямар ч үйлдвэргүй. Тэр тэгсэн гинэ, энэ ингэсэн гинэ гингүүд шууд итгэн. Та нар ямар тэнэг юм бод. Тэнэг л гээ та. Өстой нэг юу яана яахаараа. Улаан цамын ч тэснэ. Сүх очир гэж танаа нөхрөө гэх юм. Би ч одоо бимбагийн залуутай бичлэг хийгээд айгүй удаж штэ. Бимба гэж яваад байгааг мэдгүй юм уу? Мэдгүй юм уу? Яахаараа яаж бодохоор бимба гэдэг хүнийг сүх очир гингүүд итгэцэн байх уу? Юу гэсэн үг юм ч та зураг мургийн ёо за үнээр хэлэгч үг болтохгүй нэ. Үнээр хэлэгч үг болтохгүй нэ. Өөр хүмүүс л уурдуулсан болов. Ганц энэ их л уурдуулсан болов. Яасан болов? За муухай сонсогч гэж магадгүй. Хогчин луурдуулсан хүмүүс бүгдээрээ хогчин заяа. За том өрөө ямар ч сайхан шүүрдчлээ. Энэ гутлнуудыг би уг танхилаас авсан байхгүй юу? Тэгээд эдрээрээ уг нэг лүг бүрдүүлж рил хийх гээд байгаа. Тэгээ одоо хизээ хийгдэх юм болов. За ямар ч зэн хавд байж г. За манай хүний гутлнууд харагдаж байна. За манай гэрээ эзний гайхалтай гутлнууд харагдаж байна. Энэ гутлнуудыг нийшлүүлээд ингээд тавьчихъя. За ер нь бол ингээд влог хийгээд энэ тэндээс одоо камера суурлуулж тавих
Тэгээ юмаа хийх чинь бас айгүй ажил шаарддаг юм байна. За тэр яах вэ? Влог хийж эхлэж байгаа надад энэ бол асуудал биш. Би бол даван туулна. За одоо стресстгүй. За тэгэл одоо миний энэ влогийг үзээд дахиж нэг ч хүн битээ луурдуулаасай. Гэл залбираа байж хос. Тэгсэн ч луурдуулна дөө та тэнэг юмч. Гшөөх. За тогсоо. Зөөр юу заяа. Энийг үзээ битээ луурдуулаарай. Йой, гайхаад их юм. Хизээж тэгж амархан мөнгө олох боломж байхгүй л дээ манайхаа. За юмаа хэлээ байж. За өөр хэсэг рүү ирсэн шүү. Гэхдээ манай бямба энэ хог аваа гарчихгүй яасан юм бэ? Өө нэр нэг гар нь хугарсан байгаа ш та. Илүү камера энэ тавьчих. За яа мэдгүй. Йоо мэдгүй одоо хаанаас бичээд байгаа мэдгүй ёо. Влог юм байж болдог ч юм уу болдгоо ч юм уу. За. Өөрөө хог асах юм байна. Зүгээр дугаа чи өөрөө асах юм байна. Айл энэл хогод гар хөлөө хугалцсан байх чи хог мог асах бол бас болохгүй хаа. Зээ. Сайхан болж байна шүү дээ. Ер нь ингээд влог хийнгээ одоо ингээд за ер нь влогч гэж дээ. Ганцаараа ярангаа ин гэрээ янзлах чинь бас айгүй гоё юм биш үү манайхаа. Айгүй гоё юм байна. Би уг нь хамгийн анхны влогоо гоё төрж байгаа яг үйл явцаа бичээд оруулъя гэж утсан бохгүй юу? Тэгсэн чинь угаасаа л нөгөө влог хийж эхлэегүй байсан болохоор шууд тэр үед тэгээд эхлэх ерөөсө зав болдоогүй. Яа, бүр хамарны хөлс гарчлаа. За ингээд өөдлөх айл үүднээсээ сайхан цэвэрлэлт дуслаа. Яана манайхаа энэ авдраа энэ дээдлийн нөгөө энтэй ч эсвэл тогтоох хэвээр юм. Энийг нэг тогтоочих юмсан. Нэг хүн рүү ярьсан байхгүй. Тэгсэн чинь заваараа тогтоож өгнө гэсэн. Арай ирж тогтоож амжаагүй л юм. За тэгтээ ер нь бол тогтоолох чинаа. За тэгээ та бас гоё хараална. За энийг хувцуугаахгүй юм чи. Энийг FK далд хийчээ. Би гихтэй жаргалтай. Би яа тийм дөө байдаг штэ. Би жаргалтай. Яа, энэ дөө яагаад үснийг одоо л ойлголоо. Гойдонга буцаага байранд нь оруулаа тий. Тэгчээд эндээс нь авахгүйсаа сайхан арчнаа. Йоо тэгээс гоё шүү дээ. Манай бид аюу хөөрхөн байгаа зү ингээл. Үнэхээр байрын үнд нь оруулаа, инглээ тавилаа. Сток хөрхөн. Хажууч болголоо инглээ арчлаа. Буцаага тавилаа. За манай хүн сэрж байна. Oh my goodness. Ваа на. За манай хүү яа сэрдгийг бүгдээрээ харцгаая. Ваа тэр сайхан мэднэ миний гоо. Дэр халуу цаасаа дарчих минь юу. Сайхан мэднэ миний хүү. Ваа дэр амар гоё өрөө. Дэр сайхан мэднэ миний хүү. Манай өстө үзэсгэлэнтэй сэрж байгаа сте. Ваа чи. Ээж нь влог хийж миний хүү. Хойлоо одоо гэртээ юу хийж байгаа, яаж байгаа бүгдийг бичнэ гэсэн үг. За юу. Тэр. Цаахан амарсан уу миний хүү? Гай унтшна. Тэр. Пампа нэмэ дүүцэн байна тий. Миний хүү одоо нагс хийж байгаа хаа. Та насаа бас өдөр миний хүү. Тэр миний өчөө байнга инээж идэгин. Бараг надаас том нүртэй болох нэ. Миний өчөө байнга инээж танаад идэг. Кай заалаа байгаа. Унтаас ирсэн чи инээ шүү дээ. Тэр хараа. Одоо цаг хэд болж байгаа? 10:51, 11 болж байна. Ингэж л сэрдэг хүүхдтэй. Хэхрэл. За миний өнөөдөр ээжийнх нь анхны влог байхгүй юу? Миний юу ачих? Сайн уу YouTube-ийн найзуудаа гэж. Хөөе, минь. Сайн уу YouTube-ийн найзуудаа. Чаны сайхан юу байна гэж. Минь камер тэр байна штэ. Камер тэр байна. Энэ хараа. Тэр хач. Сайн уу YouTube-ийн найзуудаа. Гэгүүл гэдэг. Намайг бямбцэрэн авахтэй цэгц гэдгээ гэж. Гахалтай. За
За хоёлаа. Одоо памперсаа солиё. Нэг хувц өмсөе. Тэгээд ээжин гэл том өрөөг арчаатай заяа. Тэгээ хоёлаа том өрөөндөө таруулсан за. Хайт шүү. Ааши минийх үү. Хартаа энэ Кигру мамагийн памперс амар дүүрцэн. Тэгсээр нэ ингээд огт нэвтрээгүй за. Ийм гоо шингэлцээтэй. Тэр нөгөө өрөөрөө яваад ирэхийн хооронд тэнд шээчээд энд эргэцсэн байж байгаа байхгүй юу? За, дэгээ ой минь үү. За өглөө сэрэнгүүт нь ер нь ингээд хүүдээ. Өглөө сэрэнгүүт нь чигчдээ ер нь өдрийн дандаа 11 цагт энэ Д витаминыг уулгачдаг байхгүй юу? За, өөрөө амаа ангай нөө. Амтад зоогоо зааглано. За. Тахалтай. Миний гэр янзлах өнгөрч явах шиг байна дөө. Мөмө идийг уйлж ин хараа. За ээж нь мөмө өгчий үү дээ. За ээж нь мөмө өгчий дээ. Миний дээгүүр цамцаа өмсчүүл яа дээ. Ер нь хоёлаа одоо угаасаа өмсөх юм чи. Хоёлаа цамцаа өмсч мөмө идээ. За минийх үү. Опа. За. Ингээд. За мөмө идэнэш. Аль мөмө идэх үү? Энэ мөмө сүтэй байна. Тэгэхээр энийг өгье. За. Энэ дэлхийн мөмө сүтэй шүү. За мөмө идэх мэдрэмж гоё юм минийх үү? Дон сонсож байна манайхаа. Йоо ингээ хөөмөмөд хэрэг бүр ингээд нэг юм уумар санагдаад бүр цангаад. За шалаа арчхаас өмнө ямар ч гэсэн жоохон хоол идэв. Би чи бас хөө юм байгаад тээ. Үлдсэн байгаас. Нэг мэдсэн чи цайгаа ухаа марцсан явж шít. За шалаа шахаа арчжээ. Оян. Би нэг тийм сонин шалаа заавал ингэж гараараа ингэж арчихгүй л сонин арцсан юм шиг мэдрэмж авдаг байхгүй юу? Сайхан ингэж арчичвал өстой гоё идэг штэ. Сайхан мөлхөөл арччихаар нэг тийм одоо л нэг арчсан юм шиг болж ийн хэлстэй. Зээстэй шил тол харта хүүгээ ингэж харсан чи тэр баазаагааг нь хараарай тэр.